Одоо ингээд сүүлийн хэд нь бараг сар ингээд бараг унтаагүй тэр аль болох маш зөөр хоолохыг хичээдэг хүмүүс байхгүй юу уг нь. Тэгээд гот ийм байх чинь яагаад ийм өвчин тусчиж байгаа юунаас болж байгаа гэдг нь хайгаад идэг юм билээ. Сэтгэлийн нэг тийм хаттайхгүй болохгүй байна л да. Хамгийн гол нь тэр шаардж байгаа юм нордлын одоо бүрэн бүтэн байлгах нь л л. Тэгвэл минь хүүний дуулахгүй байх ч миний бүтээл. Ерөнхийдөө нөгөө ингээ хүүхдэн томорж байгаа болохоор бусад эд эрхтэнгүүд ингээ шахаад өвдгöd гэж магадгүй гэсэн юм. Тэгээ нуруугаар нүдөөдсөн болохоор бас дотор эрхтэн гэж юусаа санаанд ч орсонгүй. Дүүтээ нөгөө өвчин намдах юм уучлал унтаад байсан юм чинь. Тэгээ бүр сүлдө өвдөд ахаар нь очиод үзүүлсэн чинь илгэн дээр нь эхо харуулсан чинь илгэн дээр нь юм байна гэд. Тэгээд эмчнэрийн зөвлөгөөнөө оронгууд яаралтайгаар хийсвэр хийгээд тэгээ 17-ныхоо орой хийгээд тэгээ одоодны дуран хийлгээд тэр дор хариун гарчдаг юм хэлээ л дээ. 3 дугаар зэргийн 25 дээр гэж харсан. Тэгээ илгэн дээрээ өсөрхийлсэн, тунгалгийн булчирхаан дээр өсөрхийлсэн. Тэгээ булчирхааны өсөрхийл чинь эмчнэрийн хэлж байгаагаар бол их хурдан тархдаг гэж эмчнэр хэлсэн. Тэгээ угаасаа өөрт нь байгаа зөөр мөр нь бол угаасаа шүн одоо ингээд сүүлийн хэд нь бараг сар ингээд бараг унтаагүй нөгөө ээж нь өвчтэй байсан болохоор тэрний нөлөөлөл байдаг юм уу? Хилээр нэг жоохон өрөвсөлтэй байна гэдэг 7-8 хоногийн эрчим дэмжлэгээ хийлгэж байгаа гарч ирсэн. Тэгээ би өчтөр нөгөө сар болсон болохоор хүүгээ очиж үзүүлээд яхаа харуулад ирсэн. Их сайхан дажгүй байна. Агаарч цангараараа хоолыг би нөгөө жоохон багдуулаад ирсэн юм лээ. Тэгээ хоолын сайн нэмээд 120 г гэдэг тэр мөрийг сайн заалгаж аваад ирсэн. Хими эмчилгээгээ энэ 7 хоногт баг эхэлнэ гэсэн. Тэгээд нялх биетэй байгаа болохоор хажуугаар нь өөр тэр эдийн эмчилгээгээд би бол яг сайн мэрэгжлийн хэлээр сайн мэдэхгүй л дээ. Тэр эмчилгээнүүдийг хийнэ гэсэн. Өдөр болгон өдөрт 3-аас 4 удаа байнгын видео хэлвч хүүгээ харна гэл өчтөр орой бас хүүгээ харчаал уйлаа санаад ингээл тэгж байгаа. Тэр бас их хүн гэдэг чинь угаасаа тэгэл төрөнгүүтэй хүүхдээс олдож байгаа чинь хэцүү байна шүү дээ. Байна. За. Яаж юм нэр? Жоохон нэрэлцэн байгаа. Тэгвэл минь хүүний дуулахгүй байх ч миний бүтээл. За цаар надад нөгөө хүүгээ хоолын гэсгээд өгөх юм тэгээд хоол мал өгчөөд эргээ залгая за. За. Сэтгэлийн нэг тийм хаттайхгүй болохгүй байна л да. Хамгийн гол нь тэр шаардж байгаа юм нордлын одоо бүрэн бүтэн байлгах нь л л. Ханаар хэрэг гэж бодож зүтгэж явж байгаа. Миний үүрэг юм чи үсэ. Чи байраа барьцсан тавьсан. Барьцсан чи яг байраа зарах гэж тавьсан. Тэгээ байраа барьцаалаад эднүг босгоцсон. Тэгээ тэрийг л хэрэглэж явж байгаа. Тэгээ ард түмнийхээ өгсөн энд мөнгөөр хамтраад явж байгаа байхгүй. Хэлээд 100 гаруй сая төгрөг одоо эмчилгээ үйлчлэгт эхлүүлж явж байгаа. Тэгээ дараагийн эмчилгээ үйлчлэг нь болохоор ингээд үргэлжлээд 4-5 удаа явах юм билээ. Тэгээ одоо эмчилгээний зогсчих үедээ яаж үедээ гэсэн санаа зовоод тэгээ одоо бид нар бүхэл талаараа мөнгө төгрөгтэй холбоотой юм байна. Тэгэхээр энийг л олохын төлөө одоо ард түмтэйгээ хавсарч юм хийхгүй юм. Тэгэхээр чадал байж байгаа юм өгсөхгүй л. Эмчилгээ үйлчлэгт тусалчихгүй л энэ чигээр яваад бол бас нэг найдлага байгаа гэж бодож л ингэж яагаад тааш та хамгийн гол нь охин маань ч гэсэн өчтөр өнөөдөр 2 югаар бол яриан шалралт би бас идэх нөхцөл байгаа юм биш үү аваа. Тэгэхээр тийм юм нөхөд одоо ямар ч үсэн олон түмний итгэл ханд байх юм нөхөө их сайхан болно. Олон хүний эрүүлэр ингэ сайхан болно. Тийм их
итгэлтэй байгаарай гэдэг хэлж байгаа. Найзтайгаа өнгөрүүлэх өдрүүдийг маш их хүсэж байна. Тэгээд найзгаа эрүүл мэндэд маш их шунж байна. Одоо л миний найзын жаргал нэрлээтэй гэж бодож исэн. Ер нь анх жирэмсэн болсон цагаас нь хойш магнатын юм гэдэг шиг. Одоо л миний найз жаргах нь гэсэн чахаад нэг юм өрөг талгаар ирчих. Нэг гэр бүл, нэг аав ээж, илүү бүтэн жаргалтай, нэг одоо айлын гал голонд нь бүтэн байгаасаа гэсэндээ гэд найзаа бас аврахыг маш их хүсэж байгаа учраас миний найз туслаарай гэж гомаар байна. Тэр аль болох маш зөөр хоолохыг хичээдэг хүмүүс байхгүй юу уг нь. Тэгээд үгүй ийм байх чинь яагаад ийм өвчин тусчиж байгаа юунаас болж байгаа гэдг нь хайгаад идэх юм бэлээ. Амьдрах орчин гэх юм бол Улаанбаатарт бол биш. Яагаад ч биш. Хөдөө гадны гэсэн болгоныг сайхныг гэж идэж штт те. Гадны гэсэн болгоныг сайхан гэж хэрглэж штт. Тэгээ энэ болгоноос ер нь татгалзъя гэж битээр ер нь угаасаа л хөдөө гарч амьдрэх гэсэн тэмцдэхгүй бол байсан. Тэгээ одоо бол бүр шийдэж байгаа гэх юм уу. Хөдөө л явж амьдрий. Тэгээд сайхан хэдэн үнэ аваад сүүгээс ааж уугаад хөдөө амьдрах шиг сайхан юм алга. Маш их хичээсэн. Чамдаа маш их баярлж авдаг. Тэгээд энэ бол яг төр зүрийн битээрт өгч байгаа одоо бэрхшээл гэх юм уу. Тэгээ энэ болгоныг хоёлаа одоо гурлаа болсон сэтгэлийн тэнхээтэй байж давж гарч чадна. Тэгээд энэ олон түмэн олон найз нөхөд аав ээж ах トゥ хамаатан садан тэгээ Монголын хүмүүсийн сайхан сэтгэлийн хандив энэ бол бүгд сайхан сэтгэлээр ирж байгаа. Тийм учраас бид гуравт эрүүл байхаас өөр аргагүй сонголт ирсэн. Тэгэхээр удахгүй эрүүл болоод гурлаа сайхан энэ хүмүүсийн сэтгэлийн сайхан хариулаад эрүүл болж үзүүлнэ гэж хайртай хэлмээр байна. Тэгэд миний хайр сэтгэлийн тэнхээтэй байх гэж та байнга л хэлхийн тий. Тэгээд хөөх төр нь байнга хамт байгаа шүү. Хайртай шүү гэж хэлмээр байна.